Сайн мэцхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. 2009 оны 11 сарын 23-ны өдөр Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын хөдөөгийн нэгэн тосгоны дээгүүр нисдэг тэрэг явах ба дотор нь Филиппиний явган цэргийн 601-р бригадын хурандаа ээснээс суужила. Ээснээс нисдэг тэрэгний цонхоор доош хараад гайхаж цочирсон. Урьдчилан анхааруулахад маш зэрлэг аимшигтай дүр зураг түүнийг өгсөн байна. Хөдөө газар хажуугаар өнгөрөх ганц ч хүн байхгүй бөгөөд толгой дээр том өөрөө буулгах чачааны машин, хажууд нь том экскаватор байв. Экскаватор маш хурдтай газар ухаж том нүх гаргаж исэн бөгөөд асуудал нь өөрөө буулгах чачааны машин дэв. Тэр ачааны машин дээр ямар нэгэн зүйл хаваалжээ. Хурандаа ээснээс тэр юу вэ хог уу гэд дурангаараа наривчлаа артал тэдгээр нь хүний цогцсон. Ганц хоёр биш хэдэн 10 цогцос бие биен дээрээ давхарлагдан холилдон хэвтэх бөгөөд бүгд цуснд будагджээ. Удалгүй нүх ухаж дуусахад ачааны машины жолооч дэвшээ дээш өргөн цогцнуудыг нүх рүү асгахад экскаватор дахин чичирч ажилласаар нүхний хажууд ирж овоолсон 19 цогцнуудыг экскаваторынхаа шангаар шороотой цуг чирэнд тэгшилж эхэлдэг. Эргэн тойронд 100 орчим зэвсгэлсэн этгээдүүд хоорондоо ярилцсан хянаж зогсно. Хурандаа ээснээс нисдэг тэрэгнээс энэ бүх дүр зургийг хараад ямар нөхцөл байдал үүснийг маш сайн мэдчихсэн ч бид үүнийг яаран таслан зогсоож чадахгүй гэдгээ ч мэдчихсэн учраас ойртож чадахгүй алсаас дурангаараа үргэлжлүүлэн ажиглаж идэл зэвсэгт этгээдүүдийн нэг нь нисдэг тэрэг байгааг анзаарчээ. Энэ үед ачааны машины жолооч болон экскаваторын жолооч нар шууд цугцсан. Хэсэг хугацааны дараа хурандаа ээснээс цэргийн хүчээ бүрэн дайчлан хэргийн газарт ирэхэд аимшигтай дүр зураг өгтжээ. Нүхэн дотор 20 цогцсон бөгөөд экскаватораар дагтаршуулж шахснаас болоод хэлбэр төрсөн алдсан байв. Хэргийн газрыг цэгцэлж итэл цэргүүдийн нэг нь хурандаа энэ бас нэг зүйл байна гэдэг. Одоо байгаа энэ нүхний хажууханд шинээр шороо утсан байх мөрөөсөн бөгөөд ухаад үзэхэд тэндээс 30 орчим цогц нэмж олдов. Ойролцоогоор нийт 50 орчим цогц болж байна. Эдгээр хохирогчид бүгд ямар ч зэвсэггүй жирийн иргэд байхаас гадна дийлэнх эмэгтэйчүүд байлаа. Тэд яагаад ингэж аимшигтайгаар амь насаа алдсан юм бол цогцнуудыг нь яагаад ямар ч хүндэтгэлгүйгээр яг л хог болж байгаа мэт ингэж устгасан бэ? Үүний шалтгаан тодорхой болоход зөвхөн Филиппин гэлтгүй дэлхийн нийтээрээ цочирсон. Эдгээр хохирогчид хинбэ гэвэл юуны өмнө 20 орчим хүн нь мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшгээр бэлтгэжсэн нэр дэвшигчийн гэр бүлийнхэн сонгуулийн штабын ажилтнууд дэмжигчид байлаа. 2010 оны 5 сард тус бүс нутагт болох Минданао мужийн захирагчийн сонгуул болох ёстой. Энд нэр дэвшгээр шийдсэн Тотогийн ойр дотныхон байлаа. Гэвч Тото өөрөө хэргийн газарт байгаагүй. Түүний эхнэр, эмэгтэй дүүнэр, үеэлүүд нахцэгч зэрэг хамгийн ойрын 20 гаруй хүн амь үрэгджээ. Тэд яаж аваад ингэж амь үрэгдсэн бэ гэвэл Тотогийн эхнэр нөхрийнхөө мужийн захирагчийн сонгуульд нэр дэвших бүртгэлийг хийлгэхээр сонгуулийн ерөнхий орон нутгийн салбар руу машинаар явжгаад замдаа зэвсэгт этгээдүүдэд буудуулж амиа алджээ. Мөн тэнд зөвхөн гэр бүлийнхэн нь байсангүй. Нэр дэвшигчийн бүртгэлийн үйл явцыг сурвалжлахаар олон сэтгүүлчид дагаж явсан бөгөөд 32 сэтгүүлч бүгд амь үрэгджээ. Сэтгүүлч, гэрэл зурагчин, хэвлэл мэдээллийн ажилтан гээд хэнийг ч үлдээлгүй бүгдийг нь хөнөөсөн байна. Нэмээд 6 хүн амь үрэгдсэн бөгөөд тэд Тото нэр дэвшигчтэй ямар ч холбоогүй зүгээр л замаар явжгаад гэр бүлийнхэн болон сэтгүүлчдийн цугааны араас дагаж орсон жирийн жолооч зорчигчд байв. Ийхүү нийт 58 хүн амь үрэгдсэн. Энэ аимшигт хэргийг үйлцэгдэхэд бол өрсөлдөөгч талын нэр дэвшигч Тотог нэр дэвшигчээр бүртгүүлж мужийн захирагчийн сонгуульд оруулахгүй тул ийм аимшигтай аллага, хомроглон устгалыг үйлдсэн байна. Өнөөдрийн түүхийн бүх үйл явдал 7600 гаруй арлаас бүрдсэн Филиппин улсад өрнөв. Өнөөдрийн үйл явдалд хамгийн чухал бүс нутаг бол Филиппиний хамгийн өмнөд хэсэгт орших Минданао гэх маш том арал. Энд ARMN буюу Минданаогийн мусульман өөртөө засах бүс гэх маш өвөрмөц засаг захиргааны нэгж байдаг. 2019 оноос хойш BARMN болж нэр нь өөрчлөгдсөн. Филиппинд нийт 82 муж байдаг ч ARMN нь ердийн нэг муж биш, мужаас илүү өргөн дээд шатны засаг захиргааны өөртөө засах бүс юм байна. Энэ нь дотроо дахин 5 мужид хуваагддаг. Аюулгүй байдлын үнэлгээгээр маш аюултай бөгөөд зарим хэсэг нь зорчхойг бүр мөсөө хориглосон улаан бүс тооцогддог. Яагаад ийм аюултай вэ гэвэл нэрнээс нь харахад исламын туйлшрагч зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаагаа явуулдаг. Хүн барьцаалагч бүлэглэлүүдийн үүр уурхай өнгөрсөн хугацаанд гадаадын иргэдийг барьцаалах хэрэгүүд маш их гарч ирсэн. Мөн Филиппиний иргэд өөрсдөө ч тийшээ хамаагүй явж болохгүй гэж зөвлөдөг. Эртдээр үеэс энэ аралд мусульманчууд олноор амьдарч байсан бөгөөд тэд тусгаар тогтнохын төлөө Филиппиний засгийн газрын цэргүүдтэй маш ширүүн цустай хийж эцэст нь засгийн газар тусгаар тогтнолыг чинь зөвшөөрөхгүй. Харин өөртөө засах эрхийг ч өгье.
Та нар өөрсдөө татвараа хурааж дураараа бай гэж тохиролцсон тул Филиппиний ерөнхийлөгчийн эрх мэдэлж энд бараг үйлчилдэггүй. Хүн ам ихтэй 2009 оны байдлаар 2.9 сая хүн амтай байсан. Түүнчлэн хүн амын дундаж нас нь маш залуу буюу 18 нас. Ажиллах хүч ихтэйж Филиппин улстай ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр, хамгийн ядуу буурай бүс нутаг. Ийм ядуу бүс нутагт байдаг нийтлэг шин чанар нь авилгад бүрийн идэгдэж бүх төрлийн хүнд гэмт хэрэг газар авсан байдаг. ARM-ийн бүсийг удирддаг хамгийн хүчрхэг улс төрч бол Андал Ампатуан Синьор. Тэрээр ARM доторх Минданао мужийн захирагчаар 2001 оноос 2008 он хүртэл 8 жилийн турш 3 удаа дараалан сонгогдож ажилласан. Улс төрийн асар их эрх мэдэлтэй хүн байв. Нийт 6 эхнэр 20 гаруй хүүхэдтэй. Филиппин католик шашинтай улс учраас нэг эхнэртэй байх болтой. Харин ARM нь өөртөө засах бүс бараг л хагас тусгаар улс шиг байсан тул өөртөө уйлаараа 4 хүртэлх эхнэртэй байхыг зөвшөөрсөн байв. Харин Андал Синьор би мужийн захирагч хүн дахиад 2 эхнэр илүү байхад яах вэ гэд 6 эхнэртэй болж 20 гаруй хүүхэдтэй болжээ. Андал Синьор өөрийн хүүхдүүдээ бүх чухал албан тушаал томьсон. 2009 он түүний хүү зайлтын ARM-ийн захирагч ARM доторх Минданао мужийн захирагчаар түүний өөр нэг хүү Сажид Ислам, Датуу Унсай хотын даргаар түүний хүү Андал, Шари Багваг хотын даргаар хүү Анвар, Мама Сапано хотын даргаар Амед нар ажиллажээ. Нэрсэн төвөгтэй оловч ерөнхийдөө Андал Синьор өөрийн хүүхдүүд төрөл төрөстөө бүх чухал албан тушаал, хотын дарга, цагдаа цэргийн удирдах албан тушаалыг хуваарлаа өгсөн байлаа. Энэ нь зүгээр нэг гэр бүлийн удирдаг хаалттай бүлэглэл шиг байв. Түүнчлэн тухайн үеийн Филиппиний ерөнхийлөгч Глорио Макабакал Ариаогийн хувьд Андал Синьор бол түүний хамгийн дотны туслах баруун гар нэс учраас төв засгийн газар болон ARM-д улс төр хийхийг хүсвэл заавал Ампатуаны гэр бүлээр дамжих ёстой гэсэн 100 яриа хүртэл гардаг байв. Тэрч ятгай бүс нутгийн зарим зам хотуудын нэрийг Ампатуан гэж нэрлсэн байдаг. Тэгвэл энэ ARM-ийн бүсэд зөвхөн Ампатуаны гэр бүлээс нү гэвэл үгүй. Тэнд өөр 6-аас 10 орчим маш хүчирхэг өрсөлдөгч гэр бүл овгууд байдаг. Гэвч тэр дундаас Ампатуан гэр бүлд хамгаалж мужийн захирагч, хотын дарга, орлогч дарга зэрэг албан тушаалуудыг хашдаг. Ийм нөхцөл сонгуул болоход өөр гэр бүлийн өрсөлдөгч нэр дэвшнэ гэдэг бүтггүй зүйл. Филиппинд сонгуулийн үеэр цэрэг цагдаагаас бусад энгийн иргэдийг галт зэвсэг бигдээ авч явахыг хориглох хууль хэрэгждэг. Ялангуяа санал хураалтын өмнөх өдрөөс эхлэн санал хураах өдрийг дуустал хоолны газруудад цогтууруулах ундаа худалдахыг хориглодог хуультай. Учир нь сонгуулийн үеэр хэтэрхий олон хэрэг зөрчил хүчирхийл гардаг учраас хуулиар ингэж зохицуулсан. Ампатуан гэр бүл шиг орон нутгатаа нөлөө бүхий том гэр бүлүүд ихэвчлэн хувийн зэвсэгт хайрамтай байдаг. Тэгэхээр хэрвээ бид сонгуульд нэр дэвшээд сонгуулийн сурталчилгаа хийжээдэл маш аюултай өрсөлдөгч гэр бүлээс хүн нэр дэвшүүл шууд алж устгаад булаад орхидог. Тэрч буйл хоорондоо дайн дэгдэж олон хүний амь үрэгддэг байна. Сонгуулийн үеэр иймэрхүү аллага маш элбэг тохиолддог гинэ. Мэдээж амь насанд нь хамгийн их аюул заанал хийлж байгаа хүн бол эсрэг талын нэр дэвшигч байдаг. Тиймээс Филиппинд орон нутгийн сонгуул болоход хэрвээ хэн нэгэн нэр дэвшгээр бүртгүүлсэн бол сурталчилгаа хийж явахын оронд шууд цугтах ёстой. Холын уул хаданд нуувч бэлдэж тэндээ бүгжгаад сонгуульд яалсан ч ялагдсан ч сонгуул дуусны дараа л уулнаас бууж ирдэг. Нэр дэвшигчид үнэхээр л амь насаараа дэнчин тавьж иж сонгуульд ортгоо гэсэн үг. Засгийн газрын мэдээлэлээр өнгөрсөн 2025 оны сонгуулиар ердөө 20 орчим хүн амь үрэгдсэн гэж мэдгдсэн. Харин төрийн бус байгууллагын мэдээлэлээр хамгийн багадаа 240 хүн амь үрэгдсэн гэж аль бие осоор зарласан байна. Бусад мужуудад бас нөхцөл байдал бараг л адилхан. Харин ARM Минданаогийн мусульман өөртөө засах бүс илүү ширүүн харгас байдаг нь үнэн. Бусад орон нутгийн сонгуулиар ч ийм эргүүд гардаг бөгөөд энэ нь улс даяарх асуудал юм байна. Андал нь Минданао мужийн захирагчаар 3 удаа дараалан сонгогдож 9 жилийн турш уг судалд суужээ. Гэвч тэрээр энэ судлаас албатан буухаас өөр аргагүй болсон. Тэрээр Минданао мужийн захирагч байхдаа өөрийн газар нутгийн зарим хэсгийг салгаа авч шинэ муж байгуулжээ. Яг л газар булаацалтаж тоглож байгаа мэд нутгаа хуваагаад одооноос энд 2 муж байна гэж тунхагласан байна. Гэвч Филиппиний дээд шүүхээс үүнийг үндсэн хууль зөрчсөн хүчингү гэж шийдвэрлснээр бүрэн эрхийн хугацаанд дуусахад 1 жил дутуу байхад арга буюу судлаасаа буужээ. Дахин сонгогдох боломжгүй байсан тул үлдсэн 1 жилийн хугацаанд мужийн захирагчийг хэн хийх вэ гэх асуудал үүссэн. Тэр үед Андал мэдээж манай хүү хийнгээд өөрийн хүүс Тажидыг захирагчийн судалт суулгажээ. Түүнийг 1 жилийн хугацаанд захирагчийн албыг хаших хооронд жинхэнэ сонголт өрсөлдөх хүн нь Андалын хамгийн хайртай хүү Баг Андал байлаа. Филиппинд ялангуяа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өөр явагддаг. Хамгийн түрүүнд зэвсгэлсэн цэргүүд хэрэгтэй. Тэднийг дагуулаад жижиг арал эсвэл аслагдсан тосгонууд руу завь нисдэг тэргээр бөөнөр очино. Зэвсэгтэй цэргүүдэд дагуулan тосгоны ахлагчийг дуудаж гаргаад
тосгонд хідэн сонгогч байгааг нь асуугаад багц мөнгө шийдснээр тосгоны ахлагч бүх зүйлийг найдвартай шийдэх болно гэд үлддэв юм байна. Хэрвээ сонгуульд яалж гарч ирсэн бол ард түмнийг ядаж гайгүй амьдруулах хэрэгтэй ч энэ бүс нутгийн хүн амын 60-аас 70% нь өдөрт 3 удаа хоолж чадахгүй туйлын ядуу амьдардаг. Цахилгаан зөвхөн оройн цагаар ганц 2 цаг ирдэг. Зам аргун сүрсэн нийтийн тээвэр гэж байхгүй. Бүр ундны цэвэр усч ховор идэг. Хамгийн аимшигтай нь энгийн иргэдийн амжиргаа. Жишээ нь нэгэн ядуу тариачин гэр бүлээ. Хүүхэд нь өвдөж халуураад идэгч тэдэнд эмнэлэгт очих мөнгө унаад хэрэг байхгүй. Ийм үед тэд Амбатон гэр бүлийн гишүүн болох хотын дарга дүүргийн зөвлөх зэрэг орон нутгийн нөлөө бүхий улс төрчдийг зорж очино. Ингээд даргаа хүүхдийн маань авраач гэж гуйхад улс төрч тэдэнд мөнгө зээлүүлдэг. Гэвч энэ зээлийг хизээ нэгэн цагт мөнгөтэй болохоор төлөөрэй гэж өгдөггүй. Тэр гэр бүл Амбатон гэр бүлийн эзэмшлийн газарт тариаланжуулж ажил хийж өрөө төлдөг. Өөрөөр хэлбэл тэр хавийн бүх газар тариалангийн талбай Амбатоных бөгөөд иргэд тэнд нь ажиллахын тулд эмнэлгийн зардал, амжиргааны зардал, цаашлаад тариалангийн багаж хэрэгсэл, үр тариа авах мөнгө хүртэл Амбатон гэр бүлээс өндөр хүүтэй зээлдэг. Намар ургацаа сайваргаж аваад борлуулсан ч авсан зээлээ төлөөд иргэдэд юу ч үлддэггүй. Дээр нь хүүхдэн томорч сургуульд орох гэр бүлийн хэн нэгэн өвдөх, эсвэл оршуулгын зардал гарах зэрэгт дахин мөнгө зээлж энэхүү ядуурлын чөтгөрийн тойрог тасралтгүй үргэлжилдэг. Хамгийн харамсалтай нь тариачид үүнийг ухамсарлахгүйгээр Амбатон гэр бүл талархаж явд юм байна. Бидний хэцүү хахад тусалдаг хүмүүс тариалан их ажлын байраар хангаж өгдөг ачтан гэж боддог. Тус гэр бүл асар баян бөгөөд 160 гаруй барилга, үйл хөдлөх хөрөнгө, асар их газартай. Түүнчлэн улс төрчид учраас төв засгийн газраас улсын төсөв, татварын мөнгийг авдагч түүнийгээ зам тавих цахилгаан татгаад огт зарцуулдаггүй. Амбатон гэр бүл хөрөнгөө арвижуулахын тулд урах зарим гарсан жилд зориуд талбай дагаал тавьдаг. Тэд ургацыг зориутаар сүйтгэж эсвэл дотоодын мөргөлдөөнд дэгдээж тариалан их боломжийг хаад юм байна. Газрын эзэд юм бол тариачид их мөнгө олж зээлээ хурдан төлөх нь ашигтай гэж бодож болох тэд тэгж боддгоо. Учир нь сонгогчдод ядуу байх ёстой. Тэд ядуу байх юм бол биднээс хараад амьдарч дараагийн сонгуулиар биднийг сонгоно гэж үздэг. Ийм нөхцөлд 2010 оны 5 сард Минданао мужийн захирагчийн сонгуул болох хугацаа ойртож Ахмад Андаал өөрийн бага андаалыг мужийн захирагч болгохоор бэлтгэжсэн ч тэдний урд маш хүчрхэг гэр бүлийн өрсөлдөгч гарч ирсэн нь олонний дунд Тото эмийн алдарсан 41 настай эрэгтэй. Тухайн үед Тото Минданао мужийн Булан хотын орлогч дарга байсан бөгөөд түүний төрсөн ах Жон тус хотын дарга байжээ. Тото болон Амбатон гэр бүлүүд урд нь холбоотой байсан. Тодогийн гэр бүлч муу айдал эртнээс газар тариалан загасны аж ахуй эрхэлдэг чинээлэг нөлөө бүхий гэр бүлээ. Гэвч тэд нөлөөгөө улам тэлхийг хүсэж байлаа. Эхэндээ Амбатон гэр бүлтэй сайн харилцаатай байж тогтмол татвар төлдөг байсан ч Тото андаалт суудлаасаа буужлаа. Сонгуульд хүч үзээгээд бэлдэж эхэлжээ. Тото 2009 оны 3 сард мужийн захирагчийн үүргийг төр гүйцэтгэгч Сажидын ажлын өрөөнд ирж сонгуульд өрсөлдөгч байгаа хэлэхээр зэвсгэлсэн 200 гаруй хүн дагуулж очоод ийм зүйл ярих гэж чадаа хүлцэл өчөө. Гэхдээ би энэ удаагийн Минданао мужийн захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн гэхэд Сажид шууд өөрийн эцэг Ахмад Андаал руу уцтаж Тото мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөнө гэж ингэхэд Ахмад Андаал уурандаа бараг галз урах шахжээ. Тэгээд Амбатон гэр бүлийн хамгийн нөлөө бүхий хүмүүс түүний дотор өөрийн төрсөн дүү сонгуул нэр дэвшгээр бэлтжсэн бага андаал нар бүгд цуглаж яаралтай хуралдав. Ойрын үед Тодогийн нэр үнд маш сайн байгаа. Орлогч дарагч гэлээ дэмжлэг маш их байгаа тул түүний хүчийг басаж болохгүй гэж зөвлөлдөөд эцэст нь Ахмад Андаал хөнөө гэсэн ганцхан шийдвэрийг гаргажээ. Тодогийн орлогч даргаар ажилладаг Булан хотод өөрийн гэсэн цагдаагийн хүчин байсан бөгөөд тэд мэдээж Тодогийн талын хүмүүсээ гэвч нэг өдөр тус цагдаагийн элц рүү бүглэх хүмүүстэй харжээ. Тэд бол Минданао мужийн цагдаа нар буюу Андаалын талынхан байв. Мэдээж шатлалын хувьд мужийн цагдаа дүүргийнхээс өндөр ирэх мэдлэлтэй. Тэд орж ирээд мужийн захирагчийн тусгай шалгалт орж ийн. Галт зэвсэг хураах шалгалтын хүмүүр зэвсгээ хураалга гэж тушаагаад 1000 гаруй галт зэвсэг сум эргэслийг газар дээр нь хураасан. Филиппиний цагдаа нар зэвсэггүй байх гэдэг соёогүй барал гэсэн үг. Энэ бол Ахмад Андаалын зүгээс Тотог хөдөлж чадхааргүй болохын тулд зэвсэг түвшин цагдаагийн хүчийг сулруулах гэсэн урьдчилан төлөвлөсөн ажиллагаа. Энэ мэдээг Манил дахтаас сонссон Тото Андаал намайг алахаар бэлдэж байгаа мэн гэдгийг ойлгож төв засгийн газар болон айрам тандан ань насны хамгаалалт хүсжээ. Гэвч үүний зэрэгцээ маш том хэрэг явдалдэгдэв. Сонгуул болоход бүтэн 1 жил дутуу байсан 2009 оны 5 сарын 15-ны өглөөний 7:30 орчимд Шарип Агвак хэмээх бүс нутагт байдаг загасны үржүүлгийн газарт хүчтэй дэлбэрэлт олжээ. Шарип Агвак нь Минданао мужийн захирагчийн ажлын алба байрладаг, өөрөөр хэлэх юм бол Андаалын үндсэн бааз түүний эзэмшлийн нутаг юм байна. Энэхүү загас үржүүлгийн газарч муу адил Амбатон гэр бүлийн өмчөө. Тус дэлбэрэлтийн улмаас тэнд ажиллаж исэн хэд хэдэн ажилчид амь үрэгджээ.
Андаалын газар нутагт түүний гэр бүлийн эзэмшлийн загас үржүүлэхийн газарт дэлбэрэлт болж ажилчид нь өгсөн тул үүний ард Тодо байж магадгүй гэж хүн бүр сэрдэнэ. Тодогийн үеэл болон авга ах нар тус загас үржүүлэхийн газарт ажилладаг байсан учраас тэндээсээ баривчлагдаж нийт 5 хүн явсан. Гэвч бодит байдал дээр энэ эргийг Амбатон гэр бүл өөрсдөө зохион байгуулсан байна. Ингэж хүн өхүүлж дэлбэрэлт үүсгвэл хүмүүр Тодог сэжиглэж түүнийг хэрэгт унгах боломжтой гэж тооцсон. Тэд ердөөл зохиомл хэрэг үүсгэхийн тулд өөрсдийн ажилчдыг золиосолж хөнөөсөн ч эцэст нь баривчлагдсан Тодогийн гэр бүлийн хүмүүс нотлох баримт дутмаг гэсэн шалтгаанаар бүгд суллагдсан байна. Хэргийн жинхэнэ эзэн хэн болгон тогтоогдоогүй хавд харагджээ. Сонгуулийн сурталчилгааж эхлээгүй байхад гим зэмгүй ажилчаад инхүү ам үрэгдэж эхэлсэн. Удалгүй Минданао мужийн цагдаагийн газрын дарга Пянгийн гэрт гал гарчээ. Энэ эргийг Тодогийн талынхаа хийсэн ажил гэж үзээд Тодог бусдын амь насыг бүрлэхийг завцсан. Зориудаар гал тавьсан гэх хэрэгээр буруутган шалгасан ч тэрээр арай гэж суллагдсан. Үүгээр зогсохгүй 22 хоногийн дараа буюу 7 сарын 18-ны өдөр мужийн цагдаа нар зэвсэг цэргүүд дагуулan Тодогийн ах Претригийн хотын даргаар ажилладаг Пан хот руу дайрчээ. Тентгийн цагдаа нарын зэвсгийг бас л хууль бус галт зэвсэг эзэмшиж гин гэх хуурамч мэдүүлгээр хураавч Тодогийн гэр бүлийн дахин 3 хүний хэрэг татан баривчилжээ. Тодо ердөө би мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшинэ гэж амд нээсний төлөө түүний эргэн тойрны хүмүүс баривчлагдаж амь насаа алдаж эхлэв. Хэд хоногийн дараа энэ бүс нутагт үүссэн цус зөрчлийг намжаах уулзалт зохион байгуулагдаж уулзалтанд Филиппиний ерөнхийлөгч Глория бичлэн оролцож Тодо тандан сүүлийн үед нөхцөл байдал дэндүү тогтворгүй байна. Энэ удаад мужийн захирагчид нэр дэвшгээс татгалзуул яасан бэ? Боломж дараа дахиад олдно гэж ятгажээ. Гэвч Тодо татгалзаж бид ардчилсан улсад амьдарч байна. Нэр дэвшгэд юу нь болохгүй байгаа юм бэ? Хэрвээ андаал мужийн захирагч болохыг хүсч байгаа бол сонгуульд нэр дэвшээд шударгаар ялах хэрэгтэй гэд ерөнхийлөгчийн өмнө буулт хийгээгүй. Энэ байдлыг харсан өрсөлдөгч бага андаал гэртээ хараад аавда бүх зүйлийг ховлжээ. Ингээд Ахмад андаал өөрөө Тодор уцтаж одоо чиний гэр бүлийнхэн бүгд хэрэг татагдаж зарим нь өгч гин. Хэрвээ чи нэрээ татах юм бол би энэ бүх асуудлыг шийдэж өгье. Шоронд байгаа хүмүүсийг чинь суллаж цаашдаа чиний ард талыг насан турш чинь хамгаалж явъя. Энэ удаад зүгээр буулт хийчих гэхэд Тодо тэгвэл намайг нэрээ татгаас өмнө эхлээд манай гэр бүлийн асуудлыг шийдэж өг. Хүмүүсийг суллаж миний амь насыг занлхийлгээ зогсоовол бодож үзье гэжээ. Тодогийн зүгээс үнэхээр сонгуульд оролцохоо болох талаар нухацтай бодож исэн. Гэвч үүний дараа Амбатон гэр бүл амлсандаа хүрсэнгүй. Харин ч өөр эргүүдийг зохиож Тодогийн гэр бүлийнхнийг улам олноор нь баривчлуулж зэвсэгтэй хүмүүс очиж тэднийг сүрдүүлж эхлэв. Мөн Тодог хааж авсан улсын нугааргүй цагдаагийн машин дагаж мөрдөх болсон. Эцэст нь Тодо би энэ сонгуул заавал нэр дэвшиж ялах болно гэж шүд 100 шийджээ. 2009 оны 11 сард нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа болсон. Бүртгэл явагдах газар нь Амбатоны үндсэн бааз болох Шари Багваг хот дох сонгуулийн орооны алба байлаа. Тодогийн амьдардаг Булон хотоос тийшээ үрэхийн тулд машинаар 60 км буюу 1 цаг гаруй явах шаардлагатай. Гэвч Амбатоны улаан гал руу өөрийн биеэр очино гэдэг амиа орлоготой адилхан. Тодо бүс нутгийн цагдаагийн газраас амь насны хамгаалалт хүссэн боловч бид завгүй байна гэсэн шалтгаанаар татгалцсан арай авчээ. Бүр өөрийнх нь удирддаг Булон хотын цагдаа нарт түүнийг хамгаалаас татгалцсан. Учир нь бүгд хамгийн хүчрхэг эрх мэдэлтэй Амбатон гэр бүлийн тал зогсож байсан гэсэн үг. Тэр үе Тодогийн ээж нэгэн санаа гаргаж "Хүүмэн, чи өөрөө явах хэрэггүй. Чиний оронд эхнэр, охин дүүнэр болон хүүхдүүдийг нь хамт явуул" гэхэд Тодо "Тийшээ явах зам ямар аюултай вэ? Тэд бууз зэвсэгтэй хөөгөөд ирж магадгүй байхад яаж эмэгтэйчүүд хүүхдүүдийг явуулах юм бэ гэсэн ч ээжийнхэн санаа зүгээр ч нэг гараагүй бөгөөд тентгийн исламын шашны номлолд ямар ч гим зэмгүй эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд гар үрж амь насыг нь бүрлэхийг хориглодог гэсэн заалт байдагтай холбоотой. Түүнчлэн Амбатон гэр бүл урд нь олон террорист халтлага мөргөлдөөн дэгдээжсэн ч хизээч эмэгтэй хүн рүү хаалтаж амийг нь хороож байгаагүй гинэ. Мөн тентгийн улс төрийн соёлд хүүхдүүдийг маш их хүндэтгэж аз авчрагт сахиус мэт үздэг тул сонгуулийн үеэр хүүхдүүдэд дагуулж явах тэднийг тэврэх зэрэг заашил байдаг. Тиймээс ээж нь эмэгтэйчүүд хүүхдүүдийг явуулах юм бол тэдэн рүү хаалтахгүй гэж тооцжээ. Тодогийн эхнэр жижиж үүнийг сайхан санаа байна гэд дэмжиж явхаар бэлдэв. Гэвч бүртгүүлэх өдөр ажлын өдөр таарч хүүхдүүд нь сургуульд явсан учраас үлдээж Тодогийн эхнэр жижи болон түүний 2 охин дүү төрөл төрөсдийн 20 гаруй эмэгтэйчүүдийг цуглуулan замд гарчээ. Цумаанд жолооч нар болон хамгаалагчид явсан боловч хамгаалагчид нь ямар ч зэвсэггүй. Мөн тэдэнтэй хамт хэд хэдэн өмгөөлөгч хэвлэл мэдээллийн сэтгүүлчид нийлсэн 30 гаруй хүн хамт явжээ. Сэтгүүлчдийг дагуулж явснаа нь хэвлэл мэдээллийнхний өмнө ил цагаан буу тулгаж зүрхэлгүй үзгэсэн найдвар байв. Ингээд нийт 7 машин цуваа үүсгэн Шари Багваг хотыг чиглэн хөдөлжээ. Тодо өглөө нь хүүхдүүдээ сургуульд хүргэж өгчөөд гэртээ харах зандаа төгшөж эхнэр дүүнраа тийшээ явуулах нь зөв үү гэх айц сэтгэлийг нь зовоодог. Өглөөний 8:45 тэрээр эхнэр жижи рүүгээ залгаж
Би хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өчөөд дөнгөж сая ирлээ. Хамт явцгаая. Би араас чи очие гэхэд эхнэр нь одоо оройтсан байна. Хэрвээ 9 цаг гэхэд ирч чадвал цуг явъя. Амжихгүй бол бид төрүүлээд хөдлөлөө. Энд олон сэтгүүлчид байгаа болохоор санаа зовлтгүй. Чи харин дараа нь хэвлэлийн баг хуралдаа бэлтжээ гэсэн. Гэвч тоодоо 9 цаг гэхэд амжиж очиж чадаагүй бөгөөд эхнэр нь цугааг удирдан замд гарчээ. Тэр үед Амбатон гэр бүл тоодоог нэр дэвшгээр ирж байгааг мэдэж түүнийг замаас нь зогсоохоор бүх хүчээ дайчлан бэлтжээ. Өглөөний 9-өөс 10 цагийн хооронд Минданао мужийн цагдаа нар тоодоогийн эхнэрийн цуваа дайрч өнгөрөх зам дагуу байрладаг. Зам дээр төр хяналтын цэг байгуулан өнгөрч байгаа тээврийн эрхлүүдийг зогсоон шалгаж эхэлжээ. Эхнэрийнхэн цуваа замаараа явсаар эцсийн цэг болох Шари Багвак руу төгтөг. Энд Амбатоны үндсэн бааз болох Татуу Амбатон зэрэг газрууд харагдчихэв. Бүс нутгийн нэрэн хүртэл Амбатон байгаа нь тэдний нөлөө ямар их байсныг илтгэдэг. Тэдний цуваа явсаар яг энэ бүст хүрэхийн өмнөхөн зам дээрх төр хяналтын цэг таарчээ. Хяналтын цэг гэхээр цагдаагийн байр байгаагүй. Ердөөл салмаа эмэх хөдөөний жижиг тосгоны зам байлаа. Эргэн тойронд нь юу ч байхгүй. Зөвхөн зам болон шигүү ургасан гайдал даал мотор хүрээлэгдсэн газар. Яг л зэрлэг ой шиг энэ замын хяналтын цэг дээр тоодоогийн эхнэрийн цуваа ирээ зогсжээ. Хяналтын цэгийг цагдаа нар хамгаалж исэн ч тэд энгийн цагдаа биш, Амбатоны тушаалыг дагдаг зэвсэгт дайчид байлаа. Ингээд тэднийг зогсоод ойролцоо тэсрэх бөмбөг атсан машин явж ийн гэсэн мэдээлэл ирсэн тул шалгалт хийнэ гэдэг. 7 машин цувраа зогсоход эхнэр жижиг нь гайхсан ч цагдаагийн уцтай хүмүүс тэсрэх бөмбөг шалгана гэсэн тул арга буюу хамтарч ажиллахаар шийджээ. Энэ үеэр сонгуультай огт хамааралгүй зүгээр л тэр замаар явж исэн энгийн иргэдийн 2 машин араас нь ирж зогссон. Тэд юу болоод байгааг мэдэхгүй цагдаагийн шалгалт байна гэж бодоод машинаасаа бууж бие засангаа хүлээжээ. Гэвч энэ мөчөд жижиг сонгуулийн өрсөлдөгч болох бага андаал цагдаа нарын дунд хяналтын цэгийн хажуугийн амбарт цагдаа нартай мансууруулах бодис хэрэглээд сууж байгааг олж хараад өргөнд орсноо ойлгожээ. Гэтэл удалгүй хяналтын цэг дээрх зэвсэгтэй хүмүүсийн тоо 3-аас 4 байснаа гинэт 20, 50, бүр 100 гаруй болон нэмэгдэж цувааг бүрэн бүсэлжээ. Тэд зэвсэггүй иргэд рүү буу тулхан машинаас нэг нэгээр буухыг шаардав. Жижи яар нөхөрлүүгээ зэвсгэлсэн хүмүүс биднийг бүслээд ийн гэж мессеж бичиж байгааг харсан бага андаал шууд жижигийн нүрлүү хүчтэй цохиж унагсан. Машин дотор байсан бусад хүмүүс үүнийг хараад сандарч тод руу залгаж амтсан нэг нь бид салмаан тусганы хажууд байна. Биднийг бүсэлсэн хурдан туслаарай гэж ашгаржээ. Энэ эргийг үйлдчихсэн хүмүүс нь бүс нутгийн цагдаагийн удирдах албан тушаалтнууд болон тэдний тусгай тасгийнхан байлаа. Мессеж хүлээн авсан тоодоос сандран ихнэрлүүгээ олон хамт явсан дүүнер лугаа тасралтгүй залгасан боловч хинэн ч уцаа авсангүй. Утаснууд бүгд унтарсан байв. Хамгийн түрүүнд цагдаа нар нийт дэвшигчийн бүртгэлийн бичиг баримтыг авч явсан өмгөөлөгчийг зодож бичиг баримтыг хүчээр идүүлжээ. Буу тулгуулсан өмгөөлөгч уйлсаар цаасыг зажилж залхихаас өөр аргагүй болов. Үүний дараа цагдаа нар жижиг олон цуваанд явсан эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлж эрэгтэйчүүдийг танихдахын аргагүй болтол нь зодож тамлаад тэдний халаас цүнхэнд нь нэсэн бүх үнэт эдлэл мөнгийг дээрэмджээ. Жижигийн зүүжсэн Валентины баяраар тоодоогоос бэлгэнд авсан Rolex цагийг бага андаал өөрөө тайлж авсан байна. Мөн тэр өдөр ферм шатгуун түгээх станцуудын орлого хураадаг даваа гараг байсан тул тэдэндээс их хэмжээний бэлэн мөнгийг бүгдийг нь дээрэмджээ. Мөн тэдний ард зам дээр зогсож байсан Toyota маркийн машинтай энгийн 5 иргэнийгч чирч гарган зэрлэгээр зодсон. Тэдний дунд цус харуулт өгөөд эмнэлэг рүү яаралтай явж исэн төрийн албаа агч хүртлээсэн ба яагаад зодж байгаагаа ч хэлэхгүйгээр тамалсан байна. Тоодоос сандарч бүсийн цэргийн командл руу уцтаж хамгаалж туссан боловч Амбатоны нөлөөнд авсан генералууд одоохондоо бид тусалж чадахгүй завгүй байна гэсэн хариулт өгсөн. Эцэст нь одоо орон нутгийн радио сувг руу очиж микрофоны өмнө суугаад шууд эфирээр миний эхнэр болон сонгуулийн багийнхан маань зэвсэгт бүлэглэлд хулгайлагдчихлаа. Хин нэгэн туслаач гэж ашгарчээ. Энэ мэдээг сонссон армийн 64-р явган цэргийн батлон яаралтай хөдөлсөн боловч аль хэдийн хожимдсан байв. Цаг өглөөний 10:30 болж илоо. Хяналтын цэгээс 2.5 км орчим зайтай уулын бэлд барьцаалагдсан 58 хүнийг чирч авчирчээ. Тэдний ихэнх нь ухаан алдсан, зарим нь аль хэдийнэ амьсгал ураасан байв. Тэнд очиход урьдчилан бэлдсэн экскаватор 3 том нөх ухсан байсан нь анхнаасаа л бүгдийг нь устгахаар төлөвлөж ирснэ баталгаа. Цагдаа нар тэдгээр хүмүүсийг нүхний амсар дээр игнүүлэн зогсоож гоод автомат буугаар шүршиж суманд өртсөн хүмүүс нэг нэгээрээ нөх рүү унсгаасан. Тэд зөвхөн хүмүүсийгч биш. Тэдний унж авсан машинуудыг нь хүртэл ухагч машинаар бяцлан хүмүүсийн цогцтой хамт нөхрөө чихэж дээрээс нь шороогоор буулж хэргийн газрыг тэгшилжээ. Өдөр 1:30 үед нисдэг тэрэгтэй цэргийн багийнхан болон Тоодогийн ах Булан хотын дарга Жон нар хэргийн газар дээр агаараас харахад зүхтж байгаа 100 гаруй цагдаа зэвсэгт этгээдүүд харагдсан бөгөөд тэд нисдэг тэргийг ирэхийг хараад ухагч машин, ачааны машинуудаа орхин зүхтжээ. Хэргийн газар дээр ирсэн цэргүүд хяналтын цэгийн цагдаа нараас энэ сэтгүүлчд болон Тоодогийн гэр бүлийг барьцаалсан гэж сонслоо. Та нар мэдгүй гэж асуухад цагдаа нар мэдгүй гэдэгч нисдэг тэрэгнээс өгсөн координатын дагуу уулын бил рүү очисон цэргүүд маш аимшигтай дүр зургийг олж харжээ.
Амьд үлдсэн нэг ч хүн байсангүй. Бүх зогц хагас дутуу булагдсан, цус урссан байдалтай. Судлаачид болон шинжээчдийн баг ирээгүйсэн тул цэргүүд хэргийн газрыг яаж хамгаалахаа мэдгүй сандарч явах үед тэр амийн орон нутгийн төрийн албаагч яаж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн газарт ирж нас орсон хүмүүсийн цогцыг хүндэтгэх нь байтугай улаан гараараа цогцнуудын халаасыг нэг нэгэнгүү ухаж эхлэв. Суурин дээр хэдэн арваараа алагдсан хүмүүсийн халааснаас бэлэн мөнгө, чекний дэвтэр, банкны карт, үнэт дэдлэл, машины түлхүүр зэрэг олдож болох бүхий л үн цэнтэй зүйлийг дээрэмджээ. Тэрээр явхаас өмнө яагаад ч юм нэг том гайдал тасалж аваад нэг цогцны дээр тавиад явсан байна. Орой 8 цагийн орчимд Манила хотоос ерөнхийлөгч Глория яаралтай хэлхээс үндэсний цагдаагийн тусгай хүчнийхэн хэргийн газарт ирэв. Ерөнхийлөгч Минданао мужид онц байдалд зарлаж, айран болон цагдаагийнханд хэргийг үнэн зөвөөр мөрдөн шалгаж, бурууднуудыг яаралтай баривчлахыг тушаажээ. Уг нь ерөнхийлөгч Амбатон гэр бүлтэй маш дотн холбоотой байсан ч энэ удаагийн олон улсыг цочирдуулсан эргийг өмгөөлөх ямар ч боломжгүй болсон. Удалгүй ARMM-ийн цагдаагийн дарга нар Минданао мужийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг бүгдийг нь албан тушаалаас нь буулган байцааж эхэлжээ. Хэргийн газарт ирсэн шинжлэх ухааны мөрдөн байцаах баг хамгийн түрүүнд шороогоор булж амжаагүй задгаан нөхөйг олсон байна. Тэндээс эмэгтэй 15, эрэгтэй 6 хүний цогцыг гаргаж авсан бөгөөд тэдний биед маш олон сумны шарх, өкөг хүртлэн зодсон харгас тамлалын уул мөрүүлсэн байв. Мөрдөгчүүд ойр орчмыг наривчлан шалгаж шороогоор булсан дахин 2 том нөхөйг олжээ. Цогцнуудыг гэмтээхгүй тулд 3 өдрийн турш гараар маш болгоомжтой ухаж гаргахад нэмж 36 цогц. Ингээд нийт 57 цогц олджээ. Гэвч хохирогчдын албан ёсны тоо 58 байсан бөгөөд нэг хүний цогц дутуу байлаа. Тэрхүү олдоогүй цогцсон сэтгүүлч Реналдо хэргийн газраас зөвхөн түүний хиймэл шүд өмсч авсан пичакн л олджээ. Мөрдөх баг хэргийн газарт анх ирэхдээ дүрс бичлэг хийсэн бөгөөд бичлэгт Реналдогийн хүрэн бусад цогцны дээр байснаас гадна төрөвчөнд тод харагджээ. Гэвч маргааш нь очиход төрөвч олон түүний цогц ор сурггүй алга болсон мэжээ. Хэргийн газрыг хамгаалж исэн цагдаа эсвэл цэргүүдийн хин нэг нь дээрэмдэж цогцыг нь нуусан гих таамаглал байдаг ч өнөөдрийн хүртэл түүний цогц олдоогүй. Шүүх эмнэлгийн залан шинжилгээгээр алуурчдын араатан шинж улам тод илэрсэн. Хохирогч эмэгтэйчүүдийн дийлэнх нь 8 дахта бэлгийн хүчирхийлэл төрсөн нь тогтогдов. Анх цагдаагийн байгууллагаас цогцгөөж томорсноос болоод өмд банзлан тайлагдсан байж болзошгүй гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй тайлбар хийж хэргийг дарахыг оролцсон ч шүүх эмнэлгийн дүгнэлт тэднийг хүчирхийлүүлж зэрлэгээр тамлуулсныг баталсан. Ялангуяа Тодогийн эхнэр Жижи хамгийн их тамлалыг амссан бөгөөд түүнийг амьд байхад нь зэрлэгээр зэрэмдэглэж цээж рүү нь хутгалж бие рүү нь 17 удаа буутсан мэжээ. Энэ нь ердөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн сүрдүүлэг биш. Бидний эсрэг зогсох юм бол ийм хувь тавилан хүлээж ийн гэдгийг Минданао мужийн бусад овгуудад харуулах гэсэн Амбатон овгийн зэрлэг сануулга байв. Амбатоны гэр бүл өөрсдийн эсэ аимшигтай эргийг нуун дарагдуулахын тулд дарааллан 25 гаруй шинэ гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн гэрчүүд болон хохирогчдын ар гэрийнх нь нэг нэгээрээ сургаггүй алгуулж, зарим нь алагдаж, гэр орон нь учир битүүлэг галт humирч хатаж эхлэв. Амбатоны зэвсэгт дайчид хохирогчдын гэр бүлийг буугаар сүрдүүлж хэргийн нотлох баримтуулах зэвсэг сумыг газарт буулж устгажээ. Овгийн тэргүүн Андал Амбатон сеньор өөрийн бүх нууц данс авилгын баримтуудыг шатаасан. Нөхцөл байдал улам хяналтаас гарч байгааг анзаарсан ерөнхийлөгч Ердийн цагдаагийн хүчээр тэднийг дийлэхгүй гэдгээ ойлгож 2009 оны 12 сарын 5-ны өдөр Минданао мужид цэргийн дайн буюу онц байдал зарласан. Энэ нь Филиппиний түүхэнд 1985 оноос хойш 23 жилийн дараа анх удаа цэргийн дайн зарласан тохиолдол болсон. Цэргийн хүч хөдөлж Амбатон овгийнхны эзэмшлийн харшууд, албан тасалгаанууд, хувийн компаниуд руу дайрч тэдний хууль бусаар барьцаалж исэн гэрчүүдийг чөлөөлөн нотлох баримтуудыг хамгаалтанд авчээ. Удалгүй аимшигтай алгын гол зохион байгуулагчид болох Андал Амбатон сеньор, бага Андал Амбатон гэх мэт нөлөө бүхий 9 удирдагчийг зэвсэг хураах ажиллагааны үеэр баривчилсан байна. Бага Андал 11 сарын 25-ны өдөр баривчлагдсан бөгөөд түүнийг баривчлах болсон шалтгаан нь хэргийн газраас олцсон хөдөлгөшгүй нотлох баримт байв. Хохирогчдын гар утснаас олцсон бичлэгт түүний эхнэр Жижиг зэрлэгээр таамалж хүчирхийлэн өөрийн гараар буудан хороожгоо дүр зураг маш тодорхой бичигдсэн байлаа. Ийм улаан цагаан баримт авахад Бага Андал би хэлмэгдсэн энэ нэрийг исламын зэвсэгт бүлэглүүд үйлдсэн гэж мэдэгджээ. Цагдаа нар бүлэглэлийн нэрийг асуухад ISIS Талибан гэх зохиомол нэр хэлж байсан. Үүний зэрэгцээ Филиппин даяар амин үргэстийн туршлагыг хүндэтгэх нэгдсэн гашуудал зарлав. Нийт 58 хохирогчийн 32 нь хэвлэл мэдээллийн сэтгүүлчид байсан бөгөөд энэ нь дэлхийн түүхэнд ганцхан өдрийн дотор хамгийн олон сэтгүүлчид нэг дор амин үргэцэн хар бараа өдрөөлж тэмдэглэгдсэн. Оршуулгын өдөр Тодо эхнэрийнхээ зургийг тэврэн цурхрын уйлдаг. Тэрээр зөвхөн хайртай эхнэрээ бус 2 охин дүү, авга эгч, үеэлүүд мөн 10 гаруй жил хамт ажилласан жолооч, өмгөөлөгч, туслахууд гээд өөрийнхөө хүмүүсийг ганцхан өдөр бүгдийг нь алдсан. Тодо тухайн үед өгсөн ярилцлагадаа би нөхцөл байдлыг дэндүү хөнгөнөөр төсөөлсөн байна. Тэдний оронд би өөрөө явах ёстой байсан гэж
нулимс туслуулан ярьжээ. Ийм аимшигтын явдлын дараа Тото уус төрийг орхиж уул нь гарч бүхснүү гэвэл үгүй. Тэрээр өөрийн гэр бүл хамтрагчдынхаа үхлийг дэмий үргэхүүн тулд хэрэг явдлаас ердөө 4 хоногийн дараа нэр дэвших бүртгэлээ албан ёсоор дуусгаж 2010 оны сонгуулиар Минданао мужийн захирагчаар сонгогдож чадсан. Төрийн албан агчид болон цагдаа нар энэ хэрэгт оролцсон нь тодорхой болсон тул засгийн газраас хохирогчдын ар гэрээг нь нөхөн олгор болохоор амласан. Хууль зүйн амнаас 50 сая песог 58 хохирогчдод хувааж өгнө гэсэн бол эрүүл мэндийн даатгалын газраас 5 сая песо өгөхөр амласан. Тухайн үед амь үрэгдсэн сэтгүүлчдийн сарын дундаж цалин 50 орчим $50 байсныг бодвол энэ нь Филиппинд асар их мөнгө байлаа. Гэвч бодит байдал дээр ганц ч төгрөг авч чадаагүй гэр бүлүүд маш олон байв. Хууль зүйн яамнаас хуваарлсан мөнгө зандаа ор сурахгүй алга болжээ. Өөрөөр хэлэх юм бол нөхөн олгорын 93%-ийг дундаас нь төрийн албан агчид хувьдаа завширсан. Олон нийт шүүмжилэхэд албан агчид хариу тайлбар хийхдээ хохирогчдын ар гэрийнхэн бичиг баримтаа журмын дагуу зөв бүрдүүлж өгөөгүй тул мөнгө олгогдоогүй гэсэн тайлбар хийсэн. Хохирогчдын гэрийнхэн бичиг баримт бүрдүүлэх ердөө 2 хоногийн хугацаа өгсөн бөгөөд өдөрт цонх нь ердөө 2 цаг л нэгддэг байжээ. Зөвхөн хууль зүйн яамд танил талтай эсвэл өмгөөлөгч хөлслөх чадвартай чинээлэг хийдгэн гэр бүлэл маш бага хэмжээний мөнгө авч чаджээ. 2019 онд иргэний нийгмийн байгууллагууд үүнийг сөхөж алга болсон мөнгийг эргэн сурвалжилсан ч санхүүгийн баримтууд бүгд устгагдсан байв. Нөхөн олгоор тойрсон лувр үүгээр зогсоогүй. Тусламжийн сангаас иргэдэд мөнгө олгох зургаар дундын зуучлагчид гарч ирж та нар өөрсдөө хөөцөлдөх юм бол мөнгө авч чадахгүй. Авсан ч дээрэмчдэд алтна. Бид аюулгүй авч өгье гэд тусламжийн мөнгөний тал хувийг шимтгэл нэрээр суудгаж үлдсэн мөнгийг нь аваад хохирогчдын ар гэрийнхэн үлдсэн мөнгийг нь аваад гэртээ суужэтал орон нутгийн цагдаа нар ирж манай тосгоны дарга засгийн газарт уламжилсны улмаас энэ мөнгийг авч өгсөн. Талархлаа илэрхийлэх хэрэгтэй гэж дарамталж мөнгнөөс дахин авдаг байв. Түүнчлэн Филиппиний орон нутгийн заншлаар нэг гэр бүл мөнгөтэй болох юм бол бүх хамаатан сааднаа нэрж тусламж гуйдаг. Засгийн газраас хохирогчдын ар гэрийнхэн зориулж сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч зөвлөх эмчнэрийн зардлыг мөн л төрийн албан агчид дундаас нийцсэн тул эмчнэр гэр бүлүүд дээр ердөө ганц л удаа ирээд дахиж үзэгдээгүй. 2010 оны 1 сараас эхэлсэн шүүх хуралд нийт 197 хүнийг аллагын эрхт буруутган татжээ. Үүний дотор Ампатоны гэр бүлийн гишүүд, тэдний удирдлага дор байсан цагдаа нар, мөн улсын яллагчийн талд Ампатон гэр бүлийн туслахууд, жолооч нар, тэрч ятгай Ахмад Андаалын төрсөн ачгүй хүртэл энэ бол хэтэрхий харгас хэрэг хэмээн өөрийн гэр бүлийн эсрэг гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хурлаар тэд Тотог нэр дэвшгээ зарласан 2009 оны 7 сараас эхлэн зөвхөн түүнийг бус түүний гэр бүлийг бүхэлд нь устгахаар урьдчилан төлөвлөсөн байсныг тогтоосон. Энэхүү шүүх ажиллагаа бүтэн 10 жил үргэлжилж эцсийн шийдвэр 2019 оны 12 сард гарсан боловч уур үрмээр олон шийдвэрүүд гарчээ. Хүчирхийллийн эргийг хэрэгсгүй болгосон. Хохирогч эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлсэн эргийг шүүх хуралд огт хэлэлцээгүй бөгөөд зөвхөн аллагын эргээр ялжээ. Мөн сэтгүүлч Реналдогийн эргийг хассан. Зогцон олдоогүй тул Реналдог алга болсонд тооцож түүний хөнөөсөн эргийг ялаас асжээ. Шүүх зөвхөн 57 хүний амь насыг бүрлэгсэн эргээр ялгааносон. Дараагийнх нь хэрийн гол зохион байгуулагч Ахмад Андаал Ампатон 2015 онд шоронд элэгний хорт авдраар насваржээ. Тэрээр шоронд байхдаа ч тусгай өрөөнд маш тансаг нөхцөлд амьдарч байсан. Ингээд ердөө 28 хүн ял авсан. Нийт яллагдагчаар татагдсан 197 хүнээс ердөө 28 хүн л эцсийн байдлаар ял сонссон байна. Бусд нь нотлох байранд тутмаг гэсэн шалтгаанаар цагаатгагдаж эсвэл батлан наалтаар суллагджээ. Армийн нисдэг дэргнээс харахад 100 гаруй зэвсэг тэтгээд байсан ч ердөө 28 хүн ял авсан нь Филиппиний шүүх засаглал ямар сул дор байгааг харуулсан. Энэхүү эргээс хойш Тото мужийн захирагчаар ажиллаж байгаад 2019 онд Филиппиний төлөөлөгчдийн тахимын гишүүн болон дэвшсэн байна. Гэвч тэрээр өнөөдрийн хүртэл аюулгүй байдлын улмаас зэвсэгт хамгаалалттай амьдардаг. Учир нь тухайн үед цагдаа нарын баривчилж чадаагүй 80 гаруй сэжигтэн одоо ч эрх чөлөөтэй сул явж байгаа бөгөөд хэдний дунд тухайн өдөр хохирогчд руу шууд гал нээсэн 15 мэрэгжлийн алуурчин багтж байгаа. Ампатон овгийнхоо одоо ч тэдгээр оргодлуудыг ашиглан Тотогийн гэр бүлийг ангуучилсаар байна. Нэмж хэлэхэд Тото хожим нь Филиппиний гоо бүсгүйн тэмцээнд оролцож исэн үзэгсэлэн бүсгүйтэй дахин гэрлэж гэр бүл олж шинэ амьдрал зохиожээ. Филиппинд сонгуул болох бүрд хүмүүс амь үргэцээр байна. 2009 оны аллагаас ердөө жилийн дараа буюу 2010 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 16 гаруй хүн, харин саяхан болж өнгөрсөн 2025 оны орон нутгийн сонгуулиар 200 гаруй хүн амь үргэджээ. Ялангуяа нэр нь өөрчлөгдөж BARMM болсон өнөөх мусульманчуудын өөртөө засах бүсэд хамгийн олон аллага бүртгэгдсэн байна. Улс төрийн эрх мэдэл гэдэг нь ард иргэдийг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулахын тулд иргэдээс олгосон итгэл байдаг. Гэвч хяналтгүй хэд туйлширсан эрх мэдэл эргээд иргэдийнхээ амь насыг золиослдог зэвсэг болж хувирдаг гэдгийг бидэнд маш том сургамж болгон үлдээжээ. Ямар ч тач өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай.
Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.